Санаачлагч Чингүн Travel компани. Ерөнхий ивент төгч Монкэг. Энэ удаагийн эрхэм хүнээр зүгээр маш товчхон зүгээр илэрхийлэх юм бол хуучин зөвлөлт холбоот улс байхад манай Монголын ерөнхийдөө бол эрдэмтэд судлаачид Оросд очиод эрдэмтдтэй уулзахад танаа Монголд физикийг мэддэг нэг л хүн байдаг да гэж хэлсэн байдаг. Яг энэ алдрын эзэн Монгол улсын гавьяат багш Дамсүрэн гэдэг нэгэн буураа байгаа. Дамсүрэнгаа охин Ханцруу эгч маань бидэнд санал тавиад аавыгаа бас эрхэм хүнээр тодруулж бидний хувьд бидний төшиг тулгуур бидний бахархал болсон аавыгаа бид бас эрхэм хүнээр тодруулж та бүхнээрээ бас аавдаа бас нэгэн бэлэг барих гэсэн юм а гэсэн хүсэлтийн дагуу бид нар энэ контентыг бэлдэж байна. Бидний зогсож байгаа газар бол Дорны хяруу наригч Бигзэн явуулангийн хөшөөний дэргэд байгаа. Охин нь одоо аавыгаа дагуудад энэ салхиулахаар ерөөхдөө аваад ирж байгаа. Дамсүрэнгаа бас мэдэхгүй байгаа. Одоо бүгдээрээ Дамсүрэнгаа хүлээж авцгаая. За манай өнөөдрийн маань эрхэм хүн маань Дорны хяруу наригч Бигзэн явуулангийн хөшөөний дэргэд ирсэн байгаа. Өөрөө бол мэдэхгүй байгаа. Сайн байна уу? Таныг Дамсүрэн гэдэг үү? Тий. Сайхан аварж гинөө та? Сайхан авчихсан. Намайг Алтан дөрөв гэдэг юм аа. За. Би тийхэд анги байна уу? Тий, би Чингүн Travel гээд аялын компаниас санаачилсан эрхэм хүн гэдэг нэвтрүүлгээс явж байгаа юм. За та түр суучих уу? Дамсүрэнгаа. Тухайн үед манай Монголын багшийн тэр зөвлөлт холбоот улсад очихоор танаа Монгол улсад физик мэддэг нэг л хүн байгаа даа гэж дурдсан гинлээ. Тэр нь та байсан юм шүү. Тэгэхгүй дээгүүр улсууд байна. Одоо энэ том активчид дэргэд байна шүү дээ. Тэд нэр би зүгээр дараа ингээм шүү дээ. Та Эрдэнэ сан Төв аймгийн Эрдэнэ сан сум төрөөд таныг би ерөөдөө таны ерөн жоохон намтрыг бас харж байхад тухайн үед дунд сургуульд байхдаа багшийн ерөөдөө бол багш ерөөдөө цөөтэй. Тэгээ дунд ангид байхдаа бас багшилдаг байсан гэж сонссон шүү. Уншсан. Яг тийм юм байж. Багш байхгүй. Ачаан одоо энэ оронд энэ юм заагаад хэлэхэд тэрийг уншаад заачдаг байсан. Тухайн үед тэр хуваар моварын тэргээд очихоор та ер нь яагаад ер нь физикийг ер нь сонгосон юм бэ Дамсүрэнгаа? Би одоо хамаасны хобби надад хэлжсэн хүн байхгүй. Тэгсэн нэг цахилгаан станц гэж юм улсад хэрэгтэй юм шиг болохоор л тэр рүү явах гээд цахилгаан ч үзэхийн тулд физик хэрэгтэй юм гэж бодоод тэр дорсон. Таны одоо ер нь яг энэ физикийн шинжилгээ ухааны салбарт таны яг ерөөхдөө ингээд дагнаж ажилласан яг одоо яг физик дотроо энэ шинжилгээ ухаан дотроо яг дагнаж ажилласан эрдэм шилгээний ажлууд нь яг юу байдаг вэ Дамсүрэнгаа? Тэгвэл эгэл бөөм физик. Эгэл бөөм. Тий. Энэ ертөнцийн бүтц гэж байдаг. За. Физикч ерөөсөө юм чинь нэг бол нэг жижиг хүн явцдаг эсвэл бүр том явцдаг. Том жижиг хоёр юм эцтэй явандаа нийлдэг тийм зүйл аахгүй. Тэгээд галактик одоорны бүтцэл эцтэй микроатом доторх бүтцтэй ойролцоо төстэй. Бараг бодож идэх цаа. Тэр хоёрын дагуул явсан. Ер нь миний үеийн физикийн хүмүүс л тийм л хоёр юм үзэж байна. Тэрнээс нэг хэсэг механик энтергээд өөр сууд байлгүй яхад тэр чинь дундаа хайцгаад өөр юм явахгүй шүү дээ. Таны шавнараас явах те одоо таны олон зуун шавнараас ерөөхдөө бүгд л сайхан шавнар байгаа байх. Тэр дундаас би зүгээр сонссон тэр одоо бол тэр зарим нөхдийнх нь төрж өссөн газарт хоёулаа сууж ах шиг байна. Батуул гэдэг нөхөр таны шав байсан юм байна. За Алтан хоёг байсан юм байна. Байсан. За Бадам дамдан байсан байна. Одоо Эрдэнтийн дарга байсан. Тийм. Бас тийм физикчнэр байсан байна. Сүүлд Дамсүрэнгаа бараг одоо арай гайгүй болсон сурагтай байсан баха. Би бас яг тэр тоог нь бас харж амжсангүй. Физикийн ангид орж байгаа оюутны тоо тун цөөхөн байна гэж шүү. Бараг
5 6 жилийн өмнө 2 оюутан төгслөө гэсэн юм сонсогдож ирсэн шүү. Одоо жаахан ганц нэг нэмэгдээс ер нь нэг хэсэг тийм болсон шүү дээ. Их цөөхөн мэрэгжил салахаар тусгай мэрэгжил гэж эзэмшиглэр тэр рүү орох хүн зөөрч байдаг. Тийм болсон. Тэр чинь манайхан чинь нэг хэсэг зарим юмд амархан хөвөлөрдөг улс чинь юу гэдэг физик дээр их том макр физик одоо энэ бүтээн байгуулалт барилга ийм талаар илүү сонирхож байна гэж тийм улсууд их сурталчдад яриад байсан. Үүндээ физик гэдгийг үзээгүүл ер нь баг микро жижиг нас нь эхлэх хэрэгтэй. Бидний амьдрах энэ орчин чирээсээ тэр физик шүү дээ ер нь бол. Тийм те. Та тэгээд ер нь тэр оюутнуудад одоо бас ингээ мэрэгжил сонгох үеч эхэлж байна. Одоо хүүхдүүд маань 10 жилээ төгсөөд мэрэгжлээ сонгох гээд бас явж байгаа бах. Тэр залуучуудад та бас нэг физикийн шинжилгээ ухааны нэг сайхныг та нэг хэлж өгөөч. Залуучуудад тэр нь. Физикийн тухай яг аливаа юмыг физикийн шинжилгээ ухаан дээр тусмаа онлайн физик гэдэг бол математик, физик хоёрын зэрэг үздэг. Тийм учраас маш хүчтэй зэвсэг байдаг. Онлайн физик мэддэг, математик дээр мэддэг хүн бол бараг нэг толгойдохгүй дээ. Аль салбарт нь ороод үзлээ гэсэн. Тэгээд тэрнээс биш зүгээр одоо янз бүрийн юу байх вэ? Дуршлагын физикт янз бүрийн ажил хийдэг, туслах ажил хийдэг улсууд нь зөндөө байна. За та хэдэн хүүхэд өсөж хүмүүжүүлв дээ? Манай хатад 4 хүүхэд. За. Том хүүхэд. Жижиг хүүхдүүд юм. Ачцэнэр. Тий. Өөрийн орсоо хоёр байна. Ахтуугийн ихлэр тусдаа байдаг нийлээ. Таны хувьд Дамсрангуй? Таны үр хүүхдүүдийн хувьд олон 100 шанрын хувьд таавал эрхэм хөөн. Таавал их даруухан хэлж байна та. Гэхдээ таавал олон шанрынхаа хувьд энэ физикийн салбарт тэр сурах бичиг уншсан, сурсан, ажлын амьдралыг нь гараа хэлсэн физик дурлуулсан хүний хувьд та эрхэм хүн мөнөөсөө мөн. Харин Дамсрангуй, таны хувьд эрхэм хүн гэвэл та хэнийг дурдах вэ? Надад миний багш нар л байна тэгээд. Орсын 2-3 багш бий. За. Ноблийн шагналыг Давидович, Ландау да. Николаевич Боголибов гэдэг хүн бий. Тэгээд бусд нь бол юуны судад нийтэд мэддэг байх. Манай Монгол улсад одоо Цэрэн гэдэг хүн өндөрт үнэлж яддаг. Тэгээд одоо Батцоор гэх бусд багш нар байна. Тэр багш нар хүчээр би жаал зугаа юм үзсэн хүн шүү дээ. Жаал зугаа юм үзсэн хүн шүү дээ. Тэр юу миний хийсэн юм юу ганцхан тэр юугаар бичиж болохгүй дээ. За. Тэр юм би. Би одоо энэ газрын ховор элемент гэдэг юмнуудын төлөв байдал энергийг бодож судалсан. Одоо энэ хятад манай яахлаач газрын ховор элемент яриад байна шүү дээ. Кадмий теллур гэдэг. Яриад байдаг. Тэр бол их хүчтэй затрыг төвтэй бодис биш боловч юмны найрлаганд урлагийн бүтээлд сайн доктортай тэгээд энэ затрын шин чанараар бол атом бомб хийдэг төвшнөөс арай бага тийм зүйл байдаг. Тэрийг би нийлээ үзсэн. Тэгэл байх бай. Олон нийлүүлэгчийн ажилтай юм билээ та. Зарим муу болохтууд бас ойлгохгүй байлээ. Одоо тийм тэглгүй явах тийм бүр нарийн шинжлэх ухаан юм чи одоо тэгээд үнэхээр төвхтэй байл. Зарим нэрийн ч баг хэлж чадахгүй одоо ингээд дугаас суусан дээр байх. Буураатай загнуулж ахаар. За ингээд биднээс тий Чингүн тэрэлээс таныг зөвхөн 100 шавнырхийнхаа хувьд эрхэм хүн байхаас гадна
бас олон хүмүүст эрхэм хүн гэдэг шүү гэдгийг бас эрхэм хүн юм шүү гэдгийг бас алдаршуулахаар таныг бас ерхийдөө жоо хуйлдах маягтай энд агаарт гарья гэж ерхийдөө дуудаад аваад ирсэн. За би танд бяцхан гарын бэлэг өгсөн. Дамсрангуй да. Тань бигзий явуулгад уулзаж байв уу? Айт яг ярих уулзалт хийхэд байж лээсэн. Байж л байсан уу? Тэрнээс биш яг юу удаад Уулзаж байгаагүй юу? тодорхой тэмээ ярьж Ярьж байгаагүй юу? За манай Чингүн Тэрвэлээс энэ цэцгийн баглаа танд өгж байгаа юм. Бас манай Чингүн Тэрвэлээс санаачилж байгаа. Gift and Travel хөтөлбөрийн хүрээнд бид нар хийж байгаа эрхэм хүн контентын маань ерхий ивенттэгч Monkek 2002 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд акционертэйгээ очиод хуваагаад идэрээ. За дүүнийг тавьчих уу? За баярлалаа. Энд дээр түнтэй тавьчих гэх үү? За. За ингээд Чингүн Тэрвэл 7 өдөр 6 шөнө Жиний Хөх хотын шинжилгээтэй аялал гэж байгаа. Та хүүхэд очиж сайхан шинжилгээгээ өгөөрэй. 7 хоногийн аялал ирэх байгаа. Тий. Захиалагч нь Ханц сүрэн гэж байгаа. Ханц сүрэн гэдэг таны юу вэ? охин Таны охин тийм биз? Тий. Таны охин тань захиалаад гэр бүлээс нь танд бас аавгаас аялуулъя гэж шинжилгээгээ очиж Хөх хотод шинжилгээ өгөх шүү Дамсрангуй. 7 хоног сайхан хэдийгээр таа байна штэ. Ингэн 2026 оны 5 сарын 31 хүртэл хүчинтэй байгаа юм. Тэгэхээр та тэрний өмнө сайхан аялчаад ирнэ. Бид за өөргөө асуудал байхгүй. за 10 хүн байна штэ та. баярлалаа. Тий. 10 хүн гайгүй байхын байдаг. Гэхдээ бас нөө хийж байсан ажил болчихлоор бас жаахан эвгүй байх юм. За энийг ингэж ярьж. За их баярлалаа. За хамгийн чухал зүйл. Би юу Зайлуу. зөвчөргүй. За зүгээр дээ ах минь. Та үүнийг хүртэх хэрэгтэй хүн. Ийм өндөр шинжилгээ ухааныг Монголд одоо ингэж дурлуулсан ийм хүн чинь одоо за энэ Чингүн Тэрвэлийн танд дусамж олдлон үлдэх энэ дурсгалын зүйлийг танд өгье. Энэ эрхэм хүн гэж байгаа. За буур ах минь уртудаа наслаараа. Та үнэхээр эрхэм хүн мөн шүү. Та нарт миний хийсэн юм үзээгөөл яг тэр Английн хааны номын сан гэж байдгийн тэрэн дотор миний бүтээлүүдийг их салтанд орсон. Тэр газрын элемент хоор элементүүдийн төлөв байдлыг тодорхойлсон энерги. Тийм. Нэрийн ажлуудыг үзэж явахаас зүгээр одоо тийм байдгаа ийм сайхан гэдэг энэ яригдах тал би сэтгэл хантай хүн шиг. Тэгэлгүй яах вэ? Тэрийн Анханаас Английн хатаа хааны номын санд байгаа юм байна тийм үү? Ай. За баярлалаа буураа да. баярлалаа. За. За баярлалаа. За хайртай шаава. Хамгийн эрхэм хүн шүү та. Одоо миний эрхэм хүн шүү. Аавга баярлуулъя гэж тэгээд ийм гоё сюрприз авсан Та миний амьдралд хамгийн том төшиг тулгуур уул багна. Миний хувьд болохоор хувь хүн манай гэр бүлийн хувьд болохоор манай бол миний хувьд зүгээр нэг том орон зай. Маш том энерги, маш том уул төшиг тулгуур. Одоо нэг ясандаа миний нөгөө нэг амьдрах юм орчинд нэг нүүрэг нөлөө үүсгдэг нэг тийм том орон зайг эзэлдэг тийм ерөөл миний хажууд байдаг нэг том уул байхгүй. Тэгэхээр би тэр уулын ингэрт бол ерөөсөө сайхан тайван амьдардаг. Тэгэд надад ийм сайхан амьдрал өгсөн аавда ээжтэй би баярлдаг юм. Тэгэд ээж тамчаагүй аавда очсон. Талархлаа илэрхийлээд амьд байгаад нь та миний хамгийн эрхэм хүн шүү гэдгийг ойлгох гэсэн.